Одоо нэг Монголынхаа албаны төлөө бодох цаг эйгөө мө илгүү тарж байгаа. Одоо болооч дээ. Ингээ хэлэхээр л ингээ хэлье гэж бодоод би уулзъя гэдэг. Надад уулздгүй. Ерөөсөө уулзах. Уулзъя гэдэг хаад уулзчих. Энийг хэлье. За заавал хоёулаа ингэж хоорондоо хэрэлдэж тэрнээс болж олон хүмүүс талцаж энэ Монголын эв нэгдэлт хэрэггүй юм бол одоо тэрийн бүгдээ төвчээд нэг ойлголцъё л доо. Уулзахгүй. Сайхан бэлгэнийг уулзуулна гэдгийг, тэгшнээ уулзахгүй гэдгийг, алт уурыг уулзуулна гэдгийг, таныг уулзъя гэж хэлж байгаа гэхээр тагч дугаа яс юуч дуурахгүй маа гэж хэлж байгаа. Одоо юу бодож сууж байгаа хөрхөө илгүүдэр чинь толгойд яаж нэг хоёрын сонгуульд оруулахгүй яа дараа шоронд хийвэд юм бол гэж ийм ерөнхийдж байж болохгүй. Илгүүдэр жинхэнэ лааз өшгөлөө явж хат нь би хэдийгээр өөр намайг хүнчсэн ерөнхий сайдаар ажиллаж ирсэн, дэмжиж ирсэн. Би Харвардад очиж лекц уншиж байхдаа илгүүдэр тэр зааланд оюут ингээд сууж хат нь энэ арчлалыг бид нар өөрсдөө хамтдаа болсон юм а. Энэ таны зааланд сууж байгаа илгүүдэрч бас энд оролцсон юм а. Би өнөөдөр ерөнхий сайд гэж Монголын төлөөлөл та нарт энэ лекцийг уншиж байна. Энэ бол ганц миний гавьяа биш, илгүүдэрч бидний Монгол Ардын хувьсгалдан тэрвийн арчсламын бидний бүгдийн гавьяа гэж хэлж ирсэн. Тэгэхэд илгүүдэрч их баярлж үлээ. Та одоо намайг мартаагүй бас гэж хэллээ гэж. Тийм учраас одоо ийм түүхийг туулчаад тий өнөөдөр энийг булшлаад яах гэдэг энэ ард түмэнд нь баялагын буцаагаад өгчөөч дээ. Ямар хэрэг байна.